минутын дотор ямар олон юм цуглаж байна. Одоо энэ хичээл ингээд орж үзье гэсэн бодлоо байсан. Энэ боломжийг олгосноос сэтэр багштай баярлалаа. Дуучин Таандар буюу Өлзий Учралт шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш одоо Сэр Даран бол оюутнууд болон сурагчдад түүхийн хичээлээр лекц зорох саналыг бол тавьсан байдаг. Тэгвэл түүний саналыг Дуучин Таандар хүлээж аваад яг одоо шинжлэх ухааны технологийн их сургууль дээр одоо түүхийн хичээлээр лекц зороход бэлэн болсон байна. Бидний Монгол олгож байгаа юм бол бидний ерөөсөө л энэ одоо ёс заншил түүх бусдаас одоо ондоошж байгаа энэ зүйл бидрийг одоо Монгол хүн болгож байгаа болохоос бид эдийн байгаа царай ч юм уу ямар нэгэн байдлаар одоо бидрийг бол Монгол болохгүй гэж бодож байгаа. Сонирхох ёстой та бас өөрийнхөө бодлоо ярьлаа. Одоо өөр энэ чинь ингээ та хэдээс бас асуух ярилцах юм байвал асууж болно. Намайг бас оюутан багч юм 10 жил байх манай түүхийн багш гоё хүн байсан бол би бас түүхтэй маш их суух байсан. Сэр Даран багш анх нөгөө Facebook дээр постонд ор комент хийчихсэн шүтээсэн багш байна. Ингээд өөрч байна гэдэг надад амар гоё санагдсан. Би болохоор зүгээр нэг юм хичээл орж үзэх юмсан гэж боддог гэ зүгээр бодлоо бичсэн. Тэгээд шүтээсэн одоо түүхийн мундаг багш тэгж хүлээж аваад шүүмжлэхгүйгээр яг за энийг оруулаад үзье гэж яг харсан надад бол айгүй гоё санагдсан. Тэгээд миний хувьд бол би одоо жишээ нь бүх түүхийг ингээл яриад ах би өөрөө тийм мэдлэгтэй түүхийн мэрэгжлийн багш угаасаа биш зүгээр л сонирхогч уншигч хүн байж байгаа. Тэгэнгүүт миний хувьд зүгээр яагаад бид нар түүхээ сонирхох ёстой юм болоо Монгол гэдэг хүн яг ямар хүнийг Монгол хүн гэх юм болоо гэдэг бодлыг л зүгээр хүмүүст хүүхдүүдэд яг хүргэе гэж утсан. Тэгээ түүхийг зүгээр яагаад унших ёстой юм гэдэг. Тэрнээс ш энэ түүхийн үед яг ийм болсон гэдэг нарийн юмыг бол би бол зааж чадахгүй тийм. Нөгөө түүхийг чи заамаар байна тэр гэсэн нэг юм байхлаар бид орно. Би шүтээсэн багш байна. Чамайг хичээл дээр урьж яах гээл тавьчихгүй тэгсэн чинь зүгээр яг манай оюутнууд ч гэсэн өмнөх оюутнууд ч гэсэн ийм багш урьж яхад орж хэрэгтэй. Тэр нь жоохон анхаарал татсан баг. Гол нь энэ би яагаад энэ хүн ингэж орж ирээд үзчихвээ уншчихвээ сонирхож байгаа вэ гэдэг чинь гол нь энэ залуучууд энийг маш сонирхолтойгоор хүлээж авч байгаа л байхгүй. Нэг өөрийнх нь дуун дээр гарсан би одоо энийг хэлэх туфтаа байхгүй. Нэг олон жил аваагүй мэдрэмжийг овоолоод авцсан хорцдуу гэдэг шиг л дээ. Энэ залуучууд хүүхдүүдэд энэ айгүй тийм эрэг нөлөө болсон. Энэ хүүхдүүд ингээд яг энэ хэлж байгаа үгнүүд энэ сая яриануд бүгд клиптэйгээ холбож ярьж байгаа. Тийм факт баримттай түүхэн он цаг магтай тийм философи энэ ярилгүйгээр шууд зөвөр өөрийнхөө ойлголтоор ярьж байгаа. Хүүхдүүд энд гоё гэдэг байхгүй. Тэр бид нар одоо ер нь бол энэ хичээлийн заах арга байдал оюутнууд хандж байгаа хүүхдүүдэд хандж байгаа хандлага энэ өөрчлөх хэрэгтэй болчиход байгаа. Бид нар чинь тэр контенттэй харьцдаг багштай биш контенттэй харьцдаг контент бүтээгчдүүдийг одоо маш олон эргэцүүлэлээр хардаг. Гэтэл бид нар ганцхан сурах хүчийг тулгаад байж болдгоо. Тэгэхээр энэ нь болохоор энэ өнөөдрийн түүх заах арга зүй түүхийн одоо тухайн ойлголтонд бас нэг өөр зүйл бол одоо ялангуяа од хүн ингээд яг залуучуудтай адилхан уншсанараа яснараа өөрийнхөө ойлголтоор ингээд хичээл заах хэмжээнд ярьж байгаа чинь тийм энэ одоо 90 минутанд би хичээл зааж байхдаа бас чамгүй хичээл зааж байхдаа нэлээд олон хүүхдүүдийг яг миний нүдэн дээр унтж байгааг хардаг байхгүй юу. Сая бол ерөөсөө юу унтахтаа мантаа ийм бөхчм агарч удахчгүй заланд тэд нар амьсгаад дарж сонсож байгаа байхгүй юу. Нэгдүгürt энэ тэнгэрийн дуунуудаа бол мэдээж урт настай байлгах гэж зорж байгаа. Хоёрдугаарт ерөөсөө л энэ түүхийг сонирхох сэтгэлийн төрүүлэх одоо зориулттай шүү дээ бид нар чинь. Тэрнээс иш яг энэ хитэн дуунд багтаагаад бид бүх түүхийг бол харуулж болж чадахгүй. Түүхийн тодорхой хэсгүүдээс жоохон хөндөд ингэснээрээ энийг үзэж байгаа одоо хүүхдүүд сонссон хүмүүс тэр түүхийн өшөө илүү сонирхох тэгснээрээ судлах тэр хүсэл нь нэмэгдэх тийм одоо юу гэдэг ач холбогдолтойгоор бидэд энэ ч яг бодож хийж байгаа байхгүй. За чинь гигийн гарснараа оройгүй сүмийг маш олон хүмүүс уншсан байна. За тэр нь одоо үзэл суртал шингэсэн байна уу, шингээгүй байна уу хамаахгүй бид нэр уншдаг болж эхэлж байна гэсэн үг. Тэр үеийн түүхийг сонирхож эхэлж байна гэсэн үг. Жохон ойлгож ирээд өөр түүхийг бас барьж аавна. Тэндээсээ тэр хүн баланслаад хамгийн их давтагдж байгаа зүйл нь энэ цаг үед болсон юм байна гэж бодох ч юм уу. Ингээд ер нь ач холбогдлын хувьд бол тэгж одоо томоор харж байгаа. Хувцас хэрэглийн тухайд бол яалчгүй алдж байгаа алдсан дүрсүүд бол байгаа. Яагаад гэхээр энэ ч одоогоос 100 жил, 200, 300 жилийн өмнөх юмыг бид нар гаргаж ирэхийн тулд ингээд хэдий судалгаатай ажиллаж байгаа ч гэсэндээ бас боломжгүй үе байгаад байгаа хөөх. Киноныхон ч гаргаж ирэхэд бас хэцүү үе байдаг шүү дээ. Тэгэнгүүт бид нар ч өөрсдөө клип хийдэг жижиг продакшн. Тэгэхээр бидний хувьд бол бас маш хэцүү байгаа даа. Тэн дээр бол ганц нэг алдсан юм байгаа.
Тэрнээс бусдаар бол би яг түүхийн цаг хугацааны зөвлөлт ч юм уу тийм юм дээр бол хүмүүсийн ярьж байгаатай бол огт одоо нийцэхгүй байгаа. Тэгээ өмөрж байгаа хүмүүс ч бас зөндөө байлээ. Гэхдээ энэ итгэлцээ үүсгэж байгаа надад өөрөө сонирхолтой байгаа. Эдгээр тийм ч анхаарал татуулж байна. Хоёрдугаар тэр хүмүүс тэгснээрээ тэрийг дахиж намайг муулахын тулд зарим нь уншиж авах жишээний те Марко Пологийн тэмдэглэл энэ төр гээл. Гэхдээ яг зөв миний яг бодож байгаа нэг өнгөц нэг юмнаас уншичаа тэрүүгээрээ бити түүхийг хараасай. Түүх гэдэг бол яг энэ одоо бидний одоо уншиж байгаа номон дээр үлдээсэн зүйл бол 100% огт биш. Эний чинь бас нэг талын үнцгтэй нэг хүн бичсэн байгаа. Тэгэхээр бид нар бол зөвхөн цаг хугацааг хамгийн их давхцаж байгаа зүйлээр нь тооцоолохоос биш. Яг энэ хүн ийм байсан. 12 дугаар зуунд ийм байсан гэж хэлнэ гэдэг бол өөрөө одоо маш хэцүү шүү дээ. Тэр үед тэр хажуудалд нь айргуугаа сууж байгаагүй л баг. Тэгэхээр одоо бид ийм байсан энэ төр гэж ярина гэдэг бол бас хэцүү. Марко Пологийн тэмдэглэл гэж ярьж байгаа энэ ч гэсэн тэгээ бас яг 100% гэж бид нэр хэлж чадахгүй. За тэгээ одоо яг хамгийн хаалтын дугаар хийцэн байгаа. Тэнгэрийн одоо зураг авалтын дууссан эдитийн хийгдэж байгаа. Тэгээ миний бодлоор баг энэ 7 хоногт гарах болоо да. Тэгээ тэр нь өөрөө яг Тэнгэрий гэдэг нэртэй. Та сая бас лекцийнхаа явцад хэллээ шүү дээ. Тэнгэрийн төслийн одоо хамгийн сүүлийн уран бүтээл цацагдана гэдэг. Нууц шүлгийн сүүлийн уран хамгийн сүүлийн уран бүтээл дээр яг түүхийн яг аль цаг үеийг хөндлөх юм бол. Энэ дээр яг бид нар зөвхөн одоо цаг дээр. Гэхдээ яг тийм амар нарийн түүхэн үйл явдал гэхээс илүү зүгээр яг өөрөө өөрсдийнхөө өнцгийг энэ Тэнгэрий гэж байгаа шүү дээ. Тэнгэрий гэж юу юм? Тэнгэрийн доор бид нар байгаа. Энэ биднэртээ яг ямар утга учиртай үн цэнтэй зүйл юм. Монгол гэдэг улс те их орон энэ мөнхөх тэнгэр тэрийг ингээд өөрөө өөрсдийнхөө өнцгөр одоо бичсэн байгаа. Тэгээ би ганцаараа мэдээж дуулаагүй. Тэгээ удахгүй цацагдахаар нь үзэх бах. Энэ лекцэн сууснаар нөгөө түүхээ илүү сайн судалж ирээдүйд ихэрнэ гэсэн сэтгэлтэй байхыг л ер нь сайн ойлгож авлаа. Би Косин сураад Япон явна гэсэн бодолтой байгаа ч гэсэндээ Японд сурж ирчээд ихэрнэ хөгжүүлэх гэсэн тийм шин зорилготой болсон. Оюуны өмчөст өнтэй нэмэр орууллаа. Өнөхөр баярлалаа л гэж хэлээ да. Таандар гэдэг хүний тухай мэдхийг хүсээд энэ хүн яг ингээд түүхийн хувьд ингээд яг багшилж байгаа шүү дээ. Тэгээд яг тухайн агуулгыг мэдчихэв гэсэн зүйлдгээс нь ерөөхдөө харсан. Тэгээд миний хувьд бол нэлээд олон зүйлийг мэдж байгаа санагдлаа. Тухайн одоо Таандар гэдэг хувь хүнийх нь хувьд болохоор тэр маш ингээд чөлөөтэй хипхоп ялцчихгүй хипхоп хүн шиг санагдсан. Ингээд яг ингээд рил гэж ярьдэн штэ бодит гээд ягдаг хүний хажуу заавал ингээд таалагддаг хэлдэггүй яг өөрийнхөө байгаа надад бүр хамгийн их таалагдсан. Нэг нөгөө нэг би яг хичээлүүд дундаж байхгүй. Дундаж болохоор ингээд яг дуртайч дургүйч тэгэл нөгөө судалж байгаа хичээл болохоор л үздгэлээс. Яг одоо Таандарс яг заахаас өмнө болохоор ингээд жоохон унтчихгаа эхний баар дээр хичээлтэй байдаг болохоор тэгдгэлээс одоо болохоор айгүй гой сонирхолтой санагдчихна. Энэ хичээл бол ингээд яг ингээд манай үеийнхэнтэй арай ойрхон ингээд өөрийнхөө өнцгөөс гэхдээ ингээд бидэрт ингээд хандаад ингээд айгүй ойлгомжтойгоор тайлбарж өгсөн болохоор айгүй гой санагдсан. Үеийнхэндээ хандаад одоо зарим хүмүүс ингээд түүх ингээд нэгэн талаас нь ойлгочоод ингээд буруу яриад би энийг мэддэг, тэрнийг мэддэг. Ер нь бол түүхийг судлаад л ивэл судлаад ахаар сэдв гэдгийг бол ойлгосон. Бусад одоо ингээд мат, физик тэдний ингээд зүгээр томьёотой сурчвал ингээд бодож чаддаг. Түүхийг бол ингээд яаж ч говьлж болно. Тэрнийг нь үннийг нь мэдэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Na mein Mond, mir nur was am Wasser, na mein